Сайн байна уу? 7 ангийн утыг хэмжих сэдвийн хүрээнд урт болон масс жингийн ялгааг хийх зорилготой туршилт маань бол бэлэн болсон байна. Энэ удаагийн туршилтанд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн буюу багажуудаа танилцуулъя. Уртыг хэмжих хэд хэдэн төрлийн багаж ашиглана. Хамгийн эхний багаж бол штанген циркул байна. Штанген циркул маань бол хоёр төрөл байгаа. Энэ бол аналог буюу механик штанген циркул тодорхой утгуудыг өөрсдөө уншиж тооцоолдог буюу хэмждэг ийм төрлийн штанген циркул. Хоёр дахь штанген циркул маань бол илүү их хялбар буюу дижитал штанген циркул байна. Дижитал маань бол тодорхой утгууд хэмжилтийн үр дүн маань энэхүү дэлгэцэн дээр гарч ирдгээр илүү онцлогтой ийм штанген циркул. Штанген циркулийн хувьд бол аливаа биеийн диаметр, гадна диаметр болон дотн диаметрыг хэмжиж илүү зохимжтой ийм багаж байгаа. Хэмжих мэдээж хязгаар мөн хэмжилтийн наривчлуудтай. Аналог штанген циркулийн бол наривчл маань тэг зүүнний 2 наривчлалтайгаар хэмждэг. Ийм штанген циркул. Дараагийн багаж маань бол микрометр гэдэг багаж байгаа. Микрометрийн хувьд бас аливаа юуны гадна диаметрыг хэмжих зорилттой. Ийм микрометр байна. Энэ микрометрийн хувьд бол хэмжих хязгаар тэгээс 25 мм-ийн хэмжих хязгаартай. Хэмжилтийн наривчлал бол тэг зүүнний 1 мм-ийн хэмжилтийн наривчлалтай ийм багаж байна. Энд бол тодорхой юм эргүүлээд энэ дунд нь хэмжиж байгаа биетэй хийж биеийн диаметр хэмждэг ийм багаж байна. Дараагийн хэрэглэгдэх багаж бол бид бүхний гарын дор байдаг. Шугам шугамда энд бол 50 см-ийн шугам. Мөн илүү уртыг хэмжих зорилттойгоор 1 м-ийн лабораторийн туршилтын багаж 1 м модон шугам байна. Мөн барилгын салбарт илүү хэрэглэгддэг туулсан метр гэж хэлдэг. Ийм бас метрийг ашиглаж болно. Дараагийн туршилт бол масс болон жингийн ялгааг турших багажуудыг танилцуулъя. Хамгийн эхний багаж бол электрон жин байна. Энэ электрон жин бол 1 грамын наривчлалтай 5 кг хүртэлх хэмжих хязгаартай ийм багаж. Мөн динамометр гэж бид нэрлэдэг. Энэ бол хүч хэмжих аливаа биеийн татах, түлхэх, хөндийн хүч гэх мэт зүйлүүдийг хэмжих ийм зорилттой динамометр. Энэ багажийн хувьд бол хэмжих хязгаар бол массын хувьд бол 500 г, хүчний хувьд бол 5 ньютон хүртэл хэмжинэ. Дээр нь тухайн биеийнхаа массыг хэмжих үүднээс ийм дэгэтэй ачааг ашиглана гэсэн үг. Эхний штанген циркулийг ашиглаад биет сонгож аваад туршлыг хийж эхлэе. Туршлыг хийхдээ энэ доотлын хэсгээс нь татаад өглөөд бүдрээ зузааныг нь хэмжээд үзье. Ингээд тогтоочлоо. Ингээд хэмжээд үзэх юм бол хамгийн ихэнд унших хэрэгтэй зүйл бол энэ доотлол нь хуваар байгаа. Энд үндсэн хуваар, энд нэмэлт хуваар байгаа. Тэгвэл үндсэн хуваарийн аль хэсэгт нь нэмэлт хуваарийн тэг гэсэн утга харгалзаж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Ингээд харангуут энэ дээр 1 см дээр харгалзаж байна. Ингээд энэний хувьд бол ингээд харалдаан байна тийм үү. Энийг батлах нэг зүйл байгаа. Батлахын тулд яах ёстой гэхээр үндсэн хуваар болон нэмэлт хуваар хоёр давхцаж байгаа зүйлүүдийг харна гэсэн үг. Ингээд харангуут зарим нь давхцсан, зарим нь давхцахгүй. Тэнгүүд нэмэлт хуваарийн хамгийн сүүлийн зураас бүгд хараарай. Хамгийн сүүлийн зураас үндсэн хуваарийн зураастай давхцаж байна гэдгийг харна. Хэрвээ яг бүгдээрээ энэ 1 см мөн гэж итгэж байгаа бол яг хөр хамгийн харийн зураас үндсэн хуваартай мөн давхцаж байгаа хэвээр. Ингээд харангуут ингээд зарим хэсэг нь зүрм тийм ээ. Ингээд явсараад хамгийн харийн хэсэг бол яаж вэ?
үндсэн хуваар болон нэмэлт хуваарийн зураасууд хоорондоо давхцаж байна гэсэн. За тэгвэл энэ битий маань зузаан 1 см гэсэн үг. 1 см гэсэн үг. За ингээд хэмжилтээ хийчих гэсэн үг. За бүгдээр энийг бас дижитал штангийн зэрхүүлээр мөн хэмжээд үзье. За дижиталын утга маань бол тэг гэсэн утгыг ингээд зааж байна. За ингээд. За харангууд яаж юм гэхээр 10 мм буюу 1 см. За энэ дээр хоёрыг бас харах хэрэгтэй. Миллиметрээр юм уу инчээр бас хэмжиж болдог. За энэ ардлын утгыг нэгжийг харах юм бол 10/2 мм. За ихэд ойролцоогоор бол 1 см байж чадж байна гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн за аналог хэмжилт хийсэн энэ хэсэг хоёр маань ихэд ижил байж чадж байна гэсэн үг. Дараагийнх нь бол утгыг энэ хэсгийг хэмжээд үзье. За энэ хэсэг маань хэд байж болох вэ гэдгийг харъя. За энэ бол явхар за 30 мм буюу 3 см. За арын зураас нь за бага зэрэг зөрсөн байна. За энэ тохиолдолд яах вэ гэхээр харалдаа байгаа яг нэг шугамд байгаа цэгийг олох хэрэгтэй болж ирж байгаа гэсэн үг. За нэг шугамд байгаа цэгийг харах юм бол за ингээ эхнээс нь араас нь гүйлэхгүй эхнээс нь явхар за 30 тийм үү. За тэгээд ингээд явуулангууд хамгийн ойрхон байгаа би тэгтээ хамгийн ойрхон байгаа нэг шулуунд байгаа цэгүүдийг харна гэсэн үг. За нэг шулуун гэдэг нь үндсэн хуваарийн шугам, нэмэлт хуваарийн шугам хоёрын харалдаж байгаа. За ингээд харангууд энэ нэг яг харалдаа байж чадчихна. За тэгвэл нэгийг яах гэхээр нэг гэдэг утгыг бид нэр тэг зууны 2 гэдгээр үржүүлээд явахаар 30 дээрээ нэмнэ гэсэн үг. 30 дээр нэмнэ. Ягаад 30 дээр нэмж нэхээр тэг гэсэн зураас маань 30-аас жоохон хойшоо байгаа. Яг бол харалдаа биш, жоохон хойшоо байгаа. За тэгвэл нэгийг тэг зууны 2-оор үржүүлэхээр тэг зууны 2 гарна. 30 дээр нэмэх бол 30 зууны 2 мм буюу 3 см 3 зууны 2 см гарч байна гэсэн үг. За ингээд бүгдээрээ дижиталаар дахиад шалгаад үзье. За дижиталаар шалгангууд явахаар 30 зууны 11 мм гарчиж байна. 30 зууны 11 мм. За дөрөв хэмжилт хийхэд 30-аас нэг жоохон хойш байсан те. За тэгээд тооцоод үзэнгүүт 30 зууны 2 мм гарчсан бол за дижиталаар үзэнгүүт явахаар 30 зууны 11 мм буюу ерөнхийдөө ойролцоо утгатай гарчиж байна гэсэн үг. За тэгээд энэ дээр дижиталаар анхаарах зүйл маань хэмжилт хийж эхлэхээс өмнө тухайн зүйл маань штангийн зэрхүүл маань яг тэг болсон уу гэдгийг бас харах хэрэгтэй. Яагаад гэхээр ингэж жоод ч юм уу те энд нойлуулж болдог. Тэнгүүт энд бол хэмжилтийн бас алдаанууд гарч ирдэг. Тэнгүүт хасах бат гарч иж ш те. Тэгэхээр яг тулгаж жоод явахар энийг бас нойлуулах хэрэгтэй юм байна. Штангийн зэрхүүл маань бол 2 үүрэгтэй гэж хэлсэн тийм ээ. Нэг нь бол гадна диаметр болон дотор диаметр. За энэнийхээ өдрөө гадна диаметрын хэмжээд үзье. За ингээд гадна талаас нь хэмжингүүт за 40 зууны 52 мм. За тэгвэл доторх диаметр гэдэг нь юу гэж нэхээр энэ хэсгийг хэлж байгаа тийм үү? За түүнийг нэмжиж үзье. За түүнийг нэмжихэд бол дээдлийн хэсэг штангийн зэрхүүлийн энэ дээдлийн хэсгийг ашиглана. За ингээд дээдлийн хэсгийг хэмжээд за дээдлийн дотор диаметр маань 36 зууны 17 мм байна гэсэн үг. За энэ хэмжилтээр бид нэр ямар үр дүн гарч болох вэ гэхээр гадна хэмжсэн диаметр болон дотор диаметрыг ашиглаад тухайн цилиндр савынхаа зузааныг нь тодорхойлох боломжтой. За яагаад энэ ингэж хэмжиж болж байгаа гэхээр за зарим тохиолдолд ийм амсартай ч юм уу тийм тохиолдолд тухайн биетийн цилиндр савын ч юм уу зузааныг хэмжих төвхтэй болоод ирдэг. Жишээлх юм бол ингээд хэмжих юм бол энэ бол яг хөр энд нэг дээр амсартай байгаа учраас энэ утга маань буруу болж ирж гэсэн үг. Энэ биетийн зузаан биш гэсэн үг байхгүй юу? Тэр амсар ирмэгтэй болохоор. Харин саяын аргаар хэмжихэд
гадна хэмцэн диаметр болон дотор диаметрийн зөрүүгээр энэ битийн зузааныг нь тодорхойлох бүрэн боломжтой болж ирж байна. За дараагийн хэмжих багаж бол микрометр. За микрометр бол хэмжих хязгаарын хувьд бол өмнөх одоо ашигласан штанга зэрэглэлийн хувьд бол харьцангуй хэмжих хязгаар багатай. Буюу тэг зууны тэгээс 25 мм-ийн хооронд хэмжих боломжтой ийм багаж. За наривчлалын хувьд бол тэг зууны 1 байна. За энэ бол бас алюминий зузааныг хэмжих. За зузаандаа илүү бага илүү одоо бага утга илэрхийлэх тийм зузааныг хэмжих боломжтой. За жишээлх юм бол дэвтрийн цаас дэвтрийн цаасны зузаан эсвэл өсний ширхэхийн диаметр гэдэг ч юм уу тийм зүйлүүдийг хэмжих боломжтой ийм төрлийн багаж. За микрометрыг харах юм бол за арын эргүүлэх хэсэгтэй. За дээр нь цаанаа үндсэн шугамуд байрлсан. Дээр нь нэмэлт шугамудтай. За нэмэлт зураасуудтай. За энийг ашиглаад бид хэмжилтээ их боломжтой гэсэн үг. За эхний удаад бол багажийн цаана харагдаж байгаа энэ шулуун зураас за нэмэлт зураас 2 маань яг тиг гэдэг тутган дээр буюу ямар нэгэн хэмжил хийгөө тохиол бас давхцаж гэнэ гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ давхцаагүй тохиолдол энийг бол бас тохируулж болдог. За нэмжилтийг хийхдээ гаранд орох зүйл ашиглаад буюу одоо энэ шугамны зузаан ямар зузаантай байна вэ гэдгийг хэмжих оролдлого хий. Ингээд байрлуулад за чангална. За чангасныхаа дараа за бас нэг үйлдэл хийх нөхөр за ардлын нэг нэмэлт бариул байгаа. Энийг нэг удаа эргүүлэх дуурдаг. За ингээд ер нь бол чангалж байна гэсэн үг. Энийг хэд олон удаа эргүүлж болохгүй. Яг энэ багаж манаас эвдрэх алдаатай хэмжих тийм нөхцөл үүсдэг учраас явахар нэг л удаа эргүүлээл таг гэл дуурчж байгаа. Ингээд болоо гэсэн үг. За энэ дээр нь бас энийг түгжиж болно. За хэмжилтийн утгаа алдахгүй үдээс түгжиж болно. За энэсийг бол түгжих хэсэг. За тэгвэл энд явахар эргүүлэх боломжгүй болж ирж байгаа гэсэн үг түгжигдсэн гэсэн. За ингээд утгаа уншиг бүгдээрээ. За цаана бол тиг 1 2 буюу 0.1 0.2 0.3 за энэ доод хэсэгт бол 0.3 гэдэг утга гараад ирсэн. За 4 гэдэг утга маань арай гарч ирээгүй арай гарч ирээгүй. За тэгвэл энэ хэд юм бэ? За 0.3 гэчээ дахиад 0.3 0.35 юм уу гэхээр 4 баг гараад ирсэн юм шиг Гэхдээ арай гарч ирээгүй. Ийм тохиолдолд яаж унших вэ гэхээр нэмэлт хэсэг нэмэлт шугамуудыг уншна гэсэн үг. За ингээ харах юм бол тгээс явахаар тиг 1 за ерөөхдөө 2 мм орчим байна гэсэн үг. За ингээд нэмэх юм бол явахаар нэмэхдээ яаж нэмэх вэ гэхээр энэ хоёрыг шууд 0.3 дээр нэмж болохгүй. За яаж нэмэх вэ гэхээр энэ хоёрыг нөгөө наривчлаараа үржүүлнэ. Буюу хоёрыг тэг зүүн 2-оор үржүүлэхээр тэг зүүн 1-ээр үржүүлэхээр тэг зүүны 2 болчих. За тэгвэл тэрийг аль дээр нэмэх вэ гэхээр 0.3 дээр нэмнэ гэсэн үг. Тэгэхээр шугамны зузаан бол 0.3 дээр нэмэх нь тэг зууны 2 буюу тэг зууны 32 гэсэн утга зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ шугамны зузаан маань бол тэг зууны 32 см буюу 3.2 мм-ийн зузаантай ийм шугам байна гэж тооцоолох нь гэсэн үг. За дараагийн туршилт маань бол масс болон жингийн ялгааг харуулах туршилт байна. За энэхүү туршилтанд бол электрон жин ашиглана. За электрон жингийн хувьд бол 1 грамын наривчлалтай хэмждэг ийм багаж. За энэ дээр тодорхой за анхаарах хэсэг зүйл бол мэдээж утга маань тиг байна уу гэдгийг харах хэрэгтэй. Дээр нь за нэгжийн хувьд яг юугаар хэмжиж байгаа гэдгийг харна. За одоо бидний хувьд бол грамаар хэмжих энд бол харагдаж байна. За энэ дээр аль битүүдийг хэмжих байдлаар. За одоо жишээл ингээд эхний бит маань бол 17 грамм. За дээр нь ижлэхэн хэмжээтэй өөр металл мөн тавиад үзье. За 49 грамм. За гэх мэтлэнгээр эдгээр
биетүүдийн массыг хэмжих байдлаар хэдий хэмжээний хувьд ижилхэн боловч массын хувьд ялгаатай байгааг судлах ийм зорилгоор туршилтыг хийж болно. Өмнөх туршилтаар бол биетийн урт өндөр өргөн хэмжээд биеийн эзлэхүүний тооц чинь за дээр нь электрон жинг ашиглаад масс нэмчин. За эндээс бид нэр тодорхой биетүүдийн нягтыг тодорхойлох боломжтой. За энд бол 140 г масстай ачаа байна. За энэ бол одоо яг электрон жин дээр ингээ байгаа тохиолдолд энэ үзүүлэлт бол тухайн биеийн масс. Тэгвэл энэ бие электрон жин болон ширээний гадаргууд ямар хүчээр тарж ийн буюу хүндийн хүч нь хэд юм бэ гэдгийг тодорхойлох боломжтой. За энэ дэр хүүхдүүдийн анхааралтай зүйлхөр энэ 140 г гэдэг бол энэ биеийн одоо жин юмаа гэж андуурах тохиолдол байдаг. Тэгэхээр энд л бид нэр юуг ашиглах ёстой вэ гэхээр хүч хэмжигч буюу динамометрийг ашиглах хэрэгтэй. За энэ дэр динамометр ашиглаж эхлэхээс өмнө багаж маань зөв ажиллаж гэнэ гэдгийг бас шалгах хэрэгтэй. Ямар нэгэн ачаа зүгөөгүй тохиолдолд утга зөв утга хоёрын харалдах байдлыг ажиглах хэрэгтэй. За энд бол тиг гэсэн утган дээр зөв маань байрлаж гэнэ гэдгийг харна. За харахтаа ингээд дээрээс харах эсвэл ингээд доороос нь харах биш. Яг харалтаа яаж юм гэхээр харах хэрэгтэй буюу перпендикуляр байдлаар тухайн багажийн одоо зөв зааж өгнө буруу зааж өгнөгийг харах хэрэгтэй. За энэ дээр хэрвээ буруу зааж өгвөл за жишээлх юм бол за ингээ харах юм бол яаж ихээр одоо энэ бол буруу зааж тэ энийг бид нэр тааруулах хэрэгтэй. За тааруулахдаа энэ дээр нь байгаа хэсгээр тааруулах хэрэгтэй. За мэдээж харахтаа бас түрүүний хэлсэн перпендикуляр байдлаар хараад за ингээ тааруулах хэрэгтэй. За одоо бол тиг утган дээр хөр зөв маань байрлалцсан байна. За хоёр талын багныг унших хэрэгтэй. Нэгдүгээрт нь хэмжих цаар нэг юм бэ. Хоёрдугаарт нь наривчлал нийт юм. За харах юм бол энэ талаа энэ үсэгтэй буюу энд бол хүчи буюу жин болон хүндийн хүчийг нь хэмжих боломжтой. За нөгөө талд нь массыг харж болох. Тэгэхээр ямар жинтэй тий би ямар одоо масстай байх одоо масстай харгалзаж байна гэдгийг бас эндээс харж болно гэсэн үг. За одоо ингээд өдөр хэмжилтээ хийж эхлэе. За энэ дэгэт ачаа маань түрүүн хэмжихэд 140 г байсан тийм үү? За тэгвэл энэ массын жин хэд юм бэ? За тэгэхэд бол за тэгээр нь тогтоогоод дээш нь за өргөнөө. Аль болох тогтвортой хөдөлгөөнгөө барьж аваад утгаа уншнаа. За хүндийн хүч маань буюу тухайн биеийн жин маань 1.4 тэ за 5 хүрээгүй яг дээдлийн утган дээр буюу 1.4 ньютон байна. 1.4 ньютон. Электрон жин дээр масса хэмжихэд 140 г байсан тийм үү. Тэгсэн чинь бид нар динамометр буюу хүч хэмжигч ашигласан чинь хүч хэмжигчийн заалт маань 1.4 ньютон. Тэгэхээр 140 г масстай биеийн хүндийн хүч хэдүү гэхээр 1.4 ньютон байна гэсэн. За эндээс бид нар ийм туршилт хэмжилтүүдийг хийх боломжтой. Энэ удаагийн туршилт 7 дугаар ангийн уртыг хэмжих болон масс шингийн ялгааг илэрхийлэх туршилт байлаа. За туршилтанд бол өөр төрлийн уртыг хэмжих багажууд ашиглан аливаа биетийн эзлэхүүнийг тодорхойлох, урт өргөн өндөрийг хэмжснээр биеийн эзлэхүүнийг тодорхойлох, үл мэдэгдэх биеийн одоо ханын зузаан тийм ээ дотны гадна диаметрыг хэмжснээр тэрний түүний зөрүүгээр аливаа биеийн зузааныг тодорхойлох ийм туршилт байлаа. За энэхүү туршилтаар туршилт маань бол 10 дугаар ангид утгад цифр гэдэг хичээл агуулга байгаа. За тэрний хүрээнд бол хэмжилтийн утгыг зөв унших, зөв хэмжих, за хэмжихдээ наривчлал, хэмжилтийн наривчлалыг тооцож үндсэн утган дээр нэмж тухайн хэмжилт маань хэдэн утгад оронтой хэмжилт болсон бэ гэдгийг тооцохын бүрэн боломжтой. Буюу 10 дугаар ангид энэхүү мэдлэгийг ашиглаж дараа дараагийн туршилтыг хийх боломжтой туршилт байлаа. За туршилтанд хамт байсанд баярлалаа.